iOS 15.6-ыг апдейт гарсан. За тэгээд ямар гар утсан дээрээс апдейтийг чи хамаарад ер нь л апдейтийн хэмжээ өөрөө яг миний гарт ирж байгаа iPhone 10 бол 168 MB талыг ирсэн байна. За энэхүү апдейтний хоёр зүйлийг л өөрчилсөн. За аюулгүй байдлын үүднээс одоо код сайжруулалт. За тэгээд нөгөөх нь болохоор одоо утсан дээр чи яг буруу ажилласан кодыг бол засч өгсөн байгаа. Энэ хоёр л ерөнхийдөө өөр гэсэн үг. Аюулгүй байдлын үүднээс яг сайжруулсан яг нөгөө кодны өөрчлөлт юунд дээр орсон бэ гэхээр яг одоо WebKit дээр нэг WebKit-ний юу гэлдэг вэ гэхээр App Store, Safari, тэгээд Mail гэсэн аппликейшнүүд дээр яг ашигладаг артлын кодыг нэлдэг. Тэрэн дээр бол ингээд аюулгүй байдлын үүднээс ингээд сайжруулалт бол хийгдсэн. За тэгээд нөгөөх нь болохоор одоо kernel гэж байгаа. Kernel гэдэг нь яг юу гэхээр утсан дээр чи ашиглаж байгаа гар утасны чинь одоо аппликейшны цаана ашиглаж байгаа ажиллаж байгаа код нь одоо жоохон одоо энэ тэндээ жоохон буруу ажиллаж байсан. Тэдрийг нь одоо тусгаалчилж одоо зассан гэсэн үг юм аа. Тэгээд ямар яг нөгөө кодны алдаа засагдсан бай гэдэг яг одоо яг юу гэж хайсан чи яг тухайлчилж яг энийг зассан гэсэн одоо Apple-ийн зүгээс ерөөсөө тийм одоо зүйлэл бичээгүй байсан. Тэгэхээр ямар ч байсан яг ил бол бичээгүй гэхдээ цаана бол байгаа. Тэгээд ерөнхийдөө яг ийм л байна. Өнгөрсөн 15.6 дээр би хэлжсэн. За ерөнхийдөө дийлэнх бүх iPhone дээр яг батарей нь бол муутцсан байна. 15.6-ны гарах ёстой доо тэрэн дээрээ бараг л засагдана гэж найдаж байна гэж бол би хэлжсэн. Тэгээд 15.6-ны гарсан. Тэгээд батарей нь яасан бэ гэдээ ерөнхийдөө хайж яг одоо бүх хүмүүсийн янз бүрийн репортуудыг харж хахад ер нь бол бараг л адилхан. За гэхдээ бараг л дийлэнх утсан дээрээ 0.8% л муу байна гэсэн репортууд бол явж исэн. Яг одоо тестний одоо үндсэн дээр тэгэхээр бас яг сонирн байгаа юм л та. Яг эцсийн ингээд iOS 15 хувилбарууд нь одоо ингээд ерөнхийдөө л ингээд гарч одоо бараг л ингээд дуусч байгаа. Одоо яг эцсийн байдлаар iOS 16 гарахаас өмнө 15.7 ер нь бол одоо яг дистаралаар нь ингээд яг өдрийг ингээд хараад тахаар бараг л амжихгүй юм шиг бол харагдаад байгаа. 15.7 гарах зай байхгүй юм шиг. Тэгэхээр бараг л 15.6-ыг iOS 16-ын өмнөх яг одоо 15% хувилбар болж тарах гэдэг. Гэхдээ iOS 16-ын бүтэн хувилбар гарсны дараа 15.7 бол гарч магадгүй би бол бодож байгаа. За тэгээд ямар ч үсэн батарейны хувьд бол одоо 15.6-тайгаа харьцуулахад бас ялимгүй муу буюу 0.8% муу болсон гэж бол одоо хэллээ. За тэгээд хурдны хувьд бол мэдээж хэрэг бол асуудал байхгүй. Ягаад вэ гэхээр хамгийн сүүлийн апдейтний хувилбар учраас одоо нэг жижиг хар төрсөн ямар хар вэ гэхээр одоо яг 15.6-ын батарей нь бол нэг л одоо муу болсон шүү дээ. За тэгээд 15.6-ны дээр яг засагдаа гарах байлгуудыг дуул нь бол найдаж исэн. Тэгсэн чинь харин бас юун сайжрах бүр яг ялмгууд ордоод гараад ирсэн. Тэгээд яг хуу ингээд сүүлийн уул нь ингээ 15-ын сүүлийн ингээд гарч байгаа хувилбаруудыг аль болох л одоо бүүрэлтэй одоо ингээд одоо аль өнгөрсөн оны намраас хойш л одоо ингээд 15.6-ны хүртэл одоо зүлгэж ирсэн шүү дээ. Одоо тасралтгүй ойролцоогоор нэг 13 апдейт гарсан байна. Тэгээд уул нь бол ингээд яг зүлгсээр хагаад хамгийн гайгүй хамгийн апдейт хийхэд зөвлөхөөр одоо апдейт байх хэрэгтэй. Гэтэл одоо ингээд 15.6-ны дээр дистаралаад ингээд батарейны асуудал нэг үүсэж байгаа. Тэгээд яг хуу нүдэнд яг хуу одоо чинь 15.6-г 15.6-ныхтэй ингээд яг зэрэг ингээд тестлэх юм бол яг хуу ялмгүй л зүгээр гарна. Жирийн үнэ нүдэнд бол мэдээж хэрэг анзаахдаггүй. Гэхдээ зүгээр миний хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр яг эцсийн хувилбаруудаа ингээд яг ялмгүй ингээд жоохон тэ батарейны хувьд нэг жоохон мяа болоод байгаа нь би арийг гайхчлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол 15.7 гэдэг апдейт бол гараасаа гэж бол нэлээд хүсэж байна. Тэгээд 15 дээр үлдэхийг одоо ирмэлдэж байгаа iPhone 8 болон 10-ын хэрэглэгч нь бол миний бодлоор байх болов уу гэж бол би дүгнэж байгаа. Яагаад вэ гэхээр 16.0-ийн эхний хувилбарт бол нэлээд бас жоохон таарваа нэгдэг нь бол ойлгомжтой. Яг 16.01 эсвэл 16.02 тэгээ 16.1-үүд дээрээс бол арай гайгүй болж ирэн шүү дээ. За тэгээд энэхүү апдейтыг хийх нь зөв юм уу буруу гэж бол асууж байгаа. За тэгээ угаасаа хэдийнэ 15 апдейт хийсэн хүмүүс бол угаасаа 15.6-ны их апдейт хийх нь зөв. 15.6 дээр байгаа хүмүүс бол харин 15.6 дээр үлдэх нь бол зөв. 15.6-ыг бол апдейт битгий ирээ гэж хэлж байна. За тэгээ бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая баяр таа.